Монголыг зөлмсөн түүх цуврал. 1-р бүлэг. Эрдэнэтийн нууц. Эрдэнэт үйлдвэрийн 51%-тай холбоотой олон улсын маргаанд засгийн газар ялагдлаа. Арбитраас Эрдэнэтийг битүүмжлэх хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргажээ. Элчин сайд баярыг эргүүлэн татгаар болжээ. Батгүй Алтан нарын хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай. Эрдэнэт үйлдвэрийн 51% асуудлаар нээлттэй сонсол хийх санал оруулна гэв. Жастин Батхууг цагдан хорлоо. Сангийн сайдаас баяр цогтыг баримтлан хорлоо. Оюу толгойн гэрээ гардан хийсэн тухайн үеийн сангийн сайдаас сангаж явын баяр цогтыг авилгатай тэмцэх газраас 2018 оны 4-р сарын 1-ний өдөр 48 цагаар баримтлан хоржээ. Түүнтэй хамт тухайн үеийн оюу толгой компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад Эрдэнэс 5 толгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Бэм сайхан татврын ерөнхий газрын даргаасан Ариун сан нарыг мөн баримжилсан байна. Сангийн сайдаас баяр цогтыг Швейцарын банкнд 1 сая Америк доллар хадгалуулж байсан хэрэг нь 2016 оны 4 сард илэрч байсан бол 2018 онд Швейцар дахь офшор данснаас 45 сая Америк долларын гүйлгээ хийх гэж байгаад баригдсныг Швейцарын шүүх илрүүлснээр дэлхийн нийтэд зарлаад байгаа. Гэвч энэ бүхнийг баяр цогт худлаа гэж хэвлэлийн баг хурал хийлгээд амжсан юм. Ямар ч тач баяр цогт нарын хэргийг бүтэн 5 жил шалгасны эцэст түүний Швейцарын банкнд дах танцлуудыг авилгатай тэмцэх газраас битүүмжилж ийхүү цагдан хорлоо. Одоо баяр цогтын араас Санжин баярыг Чимдийн сайхан бэлэг нарыг баривчлах магадлалтай юм. Монголыг зөлмсөн түүх. 2016 оны 5-р сарын 22-ны өдөр Лондонгийн олон улсын арбитрийн шүүхийн шийдвэр. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь Just Group-д Стандарт банкнаас зээл авахд баталгаа гаргасан тул 50,988,425 Америк долларыг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр төлсөв. Энэ 50,988,425 ам доллар бол Эрдэнэт үйлдвэр Стандарт банкнд төлөх ёстой үндсэн мөр. Харин энэ мөнгөний зөвхөн хүү торгуул гэхэд 44 сая 362,608 Америк доллар болж байна. Хэрв манай улс арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол сар тутамд 870-аас 900 мянган Америк долларын өрөнд орж байна гэсэн үг. Энэ тооцоогоор бодож үзэхэд 2018 оны 1-р сарын 18-ны байдлаар нийтдээ 101 сая Америк долларын өрөнд орчход байгаа. 1-р сараас хойш 3 сар өнгөрсөн гэж бодоход хэд хүрснийг үзэгч та өөрөө бодоод үзээрэй. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн орлогоос төлөхийг засгийн газар дэмжиж байгаа. Угаасаа ч арбитрийн шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр төлөх нь гарцаагүй болсон хэрэг. Энэ хэмжээ ямар нэгэн байдлаар одоо 51 сая доллар төлөгдлөөхөд Эрдэнэтийн одоо 51% шууд нөлөөлөхгүй. Эрдэнэтийн жилийн ашиг 410 тэрнгүүд чинь 150 сая орчим доллар жилийн ашиг. Хамгийн муугаар одоо дэрслүүлээ гэхэд ашиг буурна. Сайнаар бодлоо гэхэд асуудал бол одоо хохирлог болох чиглэлээр нь манай холбогдох байгууллагууд ажиллах. 101 сая Америк доллар бол Монгол төгрөгөөр бодоход 240 гаруй тэрбум төгрөг. Харин энэ мөнгө улсын төсөвт орж Монголын ард түмний төлөө зарцуулагдах ёстой байлаа. Харин 240 тэрбум төгрөгөөр юу хийж болох байсныг Монгол улсын 2018 оны улсын нэгдсэн төсвөөс харцгаая. Жишээлбэл хан уул дүүргийн 3-р хороонд 150 ортой 4-р цэцэрлэгийн барилгыг 1.8 тэрбум төгрөгөөр, мөн Чингэлтэй дүүргийн 1-р хороонд 33-р цэцэрлэгийг 2 тэрбум төгрөгөөр барьж байгуулахаар төсвөлжээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс Стандарт банкнд төлөх ёстой болоод байгаа 240 тэрбум төгрөгөөр хүүхдийн цэцэрлэг 120 ширхгийг барьж болох байжээ.
Манай улсын сайлын ганц үнэ бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан компани бол Just Group юм а. Just Group нь Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авахдаа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр санхүүгийн баталгаа гаргуулснаар энэхүү түүх эхэлсэн түүхтэй. Санхүүгийн баталгаа гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал зээл авсан компани зээлээ төлж чадахгүй бол баталгаа гаргасан этгээд өмнөөс нь төлнө гэсэн үг. Ийм бичиг үйлдэж өгснөөрөө өнөөдөр Эрдэнэт үйлдвэр Just Group-ийн өрийг төлөхөр болоод байгаа. Хэрвээ өрийг нь төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэл явагдаж Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэн хураах болно. Ийм шийдвэрийг олон улсын арбитрийн шүүх 2017 оны 11-р сарын 17-ны өдөр гаргасан юм. Нэг мэдээллийг дуулгахад уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх шийдвэрийг олон улсын арбитрийн шүүхээр гаргуулж дөнгөсөн Стандарт банкны 60%-ийг бүгд найрамдах Хятад ард улсын аж үйлдвэр худалдааны банк 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр $770 сая худалдан авснаа дэлхийн нийтэд зарласан юм. Монголыг зүлэмсэн түүх. Энэ хүнийг Just Group-ийн ерөнхий захирал Батхүү гэдэг. Монголын зууны бүтээн байгууллагыг гэдэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр энэ хүний өмнөөс Өмнөд Африкийн Стандарт банкнд 101 сая Америк доллар төлөх болцоход нийгмээрээ бухимдад суугаа. Улсын хурлын сонгуулиар ялсан намын дарга эсвэл ерөнхийлөгч нь Эрдэнэт үйлдвэрийн даргыг тавьдаг. Гэтэл энэ үйлдвэрээр баталгаа гаргуулan олон улсын банкнаас мөнгө зээлнэ гэдэг ардаа нэлээд том улс төрчтэй хүний хийх ажил гэдэг нь гарцаагүй. Тэрч бүгд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмлыг зарах эрхийг зөвхөн төрийн 3 өндөрлөг эдэлдэг. Тэдний халаасны компаниуд баяжмал зарсан мөнгнөөс албан тушаалтнуудад хөв хүртээдэг гэсэн яриа байдаг. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой одоо ингээд жишээлбэл нэг удирдлага очдог. Үе аль намынхан удирдлагууд очдог. Тэгээд түүгээрээ дамжуулж одоо ингээд сонгуулийнхаа санхүүжилтийг босгох нэрийн дор хувьдаа одоо хэмжээний мөнгө ингээд завшдаг нэг юм хэсэг бүлэг хүмүүс. За тэгээд одоо бүр ингээд ерөнхийлөгчийн квот гэж байдаг гэж байна. За. Тийм ээ. Одоо тэр зэс молибдений одоо гэрэгтэй холбоотой. Ерөнхий сайдын квот гэж байдаг. Их хурлын даргын квот гэж байдаг. Яг энэ бол мэдээж нотлогдоо. Гэхдээ энэ бол үнэн гэдэг гэж байна. Тэгээ яасан бэ гэхээр үндсэндээ төрийн 3 өндөрлөг маань нийлээд тийм ээ одоо ард түмнээс сонгогдсон тийм ээ шудраг хэсэг тогтоох хэсэг төрийн 3 өндөрлөг маань нийлээд Эрдэнэт үйлдвэрээс квот авах байдлаар аж ахуйгаа өөдөн татдаг ийм жишээ өнгөрсөн 25 жил явж иржээ. За тэгээ нөө шахаа гэж ярьдаг. Тэрний юу вэ гэхээр тоног төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэд дахин илүү одоо үнэтэйгээр гаргаж тавьдаг. За ингээд аль аль нь оролцсон. Одоо энэ дээр нэг юм намын ялгаа байхгүй наа гэж. Аль аль нь ингээд оролцсон учраас хэдэж тэрийг сөхөж гаргаж ирдэггүй. Сөхөж гаргаж ирэх юм бол одоо их тийм аюултай нөхцөл байдал үүсдэг. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн, ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн хин нэг хүний шууд оролцоотойгоор төрийн өвчт компаниудыг өндөр үнээр юм шахдаг. Бүр сүүлдээ түүнийх нь нэрийг барьж зээл авдаг. Тэгээд түүнийгээ дампуурсанд тооцоолдог. Эргүүлээд дампуурчгаар нь төрлөө бүх дампуурсан банкудаа аваачиж нийлүүлж шахдаг. 2007 оны 11-р сарын 22-ны өдөр Санжин Баяр Монгол улсын ерөнхий сайд болов. Баярыг ерөнхий сайд болсноос хойш ганцхан сарын дараа буюу 2007 оны 12-р сарын 27-ны өдөр Батхүүгийн Just Group Өмнөд Африкийн Стандарт банкнаас 20 сая Америк долларын зээл авсан байна. Гэхдээ 20 сая долларын санхүүгийн баталгааг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр гаргуулжээ. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ган зөрөг ажиллаж байсан. Энэ талаар Just компани захирлаасан Батхүү ингэж ярьсан юм. Ган зөрөг захирал, нархуу захирал хоёр ч өөрсдөө үгүйс захирлууд шүү дээ. Гэхдээ нөгөө талаас тэр шийдвэр чи Оросын талын нэг хөвцөө эзэмшигч, Монгол талын хөвцөө эзэмшигчрэл шийдэл гаргаж байгаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулan авсан анхны зээл болох 20 сая долларыг инхүү авчээ. Гэвч үлгэр ингээд төгссөнгүй. Харин ч эхлэж байлаа. 2008 оноос Just Group-ийн Батхүүгийн байгуулсан Mercantile House хэмээх компани Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал зөөж эхэлсэн байдаг. Гэтэл Mercantile House компани 2008 оны 3 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдаж улсын бүртгэд бүртгүүлсэн гэрчилгээг та бүхэн харж байна.
Эрдэнэтийн зэсийг зөөнө гэдэг дэлхийн хэмжээнд нэр нөлөөтэй томоохон компаниудын өрсөлдөөн байдаг гэж ярьдаг. Гэтэл Mercantile House дөнгөж байгуулагдангуудаа Эрдэнэтийн зэсийн баяжмал зөөх эрхийг хэрхэн олж авсан юм бол? Эсвэл Just компани захирал Батхүү нэг байрны ах Санжин баярын нөлөөгөөр энэ бүх ажлыг амжуулсан юм болов уу? Гэхдээ яг тэгэл баяр дарахтаа бол би хар байгаа л нэг байрны манай байрны л том ах. Тэгээ сүүлд нь Орос дэлгэцсэн байсан дахиж их дотн танилцсан. Тэгэл намайг ойрхон гэдэг мэддэгээс нь тэр бол нөлөөлсөнг бол үгүйс. Гүй одоо юу гэмтэй тэгэл тэр миний хүсэл бол мэдээж бай. Тэр хүмүүс чинь бүгд л харж чи тэгээ чадах юм уу? Мөнгөтэй юм уу? Боловсон хүчин чинь байгаа юм уу? Тэгээд Эрдэнэт танаатай гэрээ ичдэг. Тэгээ сүүлд нь баахан болохгүй асуудал үүсэх юм уу гэд. Тэр та баяр дээр орсон байна тийм үү? Гэхдээ орох байхдаа тэгэл баяр дарахтай бас уулзалт нь л та тэр чинь. Болж өнгөрсөн үйл явдлаас харахад Just компани захирал Батхүү болоод Just Group нь Эрдэнэт үйлдвэрт үнэхээр нөлөөтэй байсан нь тодорхой харагдана. Батхүүгийн Mercantile House компани зэсийн баяжмал зүүн. Шатхууна Эрдэнэтэд шахаа зогсохгүй Улаанбаатар төмөр замд ч бас шахам. Шатхуун өгсөн үнийн дүндээ заримдаа баартер хийж үнгүй шахам баяжмал зүүн. Тэрч бүхэл Улаанбаатар төмөр зам Just Group Эрдэнэт үйлдвэр хурвалсан гэрээ байгуулж амьдсан байдаг. 40 мянгатын байрны ах Хуурай ах дүүгийн холбоотой Санжин баярын хүү Батхүүд ивэлээ хайрлсан шиг хайрлжээ. Харин энэ бүхэн яг юунаас эхэлсэн юм бол? Би Батхүүд бас их талархаж явдаг. Ерөнхий сайд болцоход одоо ингээд нөгөө юмаа хүлээж авна шүү дээ. Тэгтэл хадгаламж банкны асуудал гараад ирдэг. Оросын холбооны улсын одоо нэг тодорхой бизнесмэнүүд дээр банка манайх чинь зарцсан байдаг шүү дээ. Тий. Тэгээд зараад сүүлд нь 17 тэрбум гараад ирдэг үү? За би 14 гэж санаад байна. 14. Тий, 14 тэрбум төгрөг сох дутцсан байдаг. Тий. Тэгээ нэг Оросууд нь хөөе нөгөө авсан юм чинь ингээд дутчихлаа штэ, тэгчихлээ штэ, ингэчихлээ штэ гэж юм болдг юм. Хэцүү штэ. 8-ага буцахаар ч юм яриа л. Тэгээ бидний нэр хүнд төр чинь бол асар их муу байхгүй. Тэр үед чинь нөгөө банк санхүүгийн хямрал болж байгаа дээр банкуд маань их ихэн суларцсан байсан. Ер нь банкудад бид нар чинь бол нэлээд тийм хүчтэй арга хэмжээ явуулаа шүү дээ. Иргэдийн хадгаламжийг баталгаажуулгаас ахуулаад яг энэ үед ийм юм болж байгаа байхгүй юу? Тэгээ яг би төв банкны удирдлага, арилжааны банкуудын удирдлага нэг ус удаа уулзсан. Одоо яг вэ нөхдөв. Энд чинь ингээд татлаа шүү дээ хойноосоо юм. Тэгээ хэсэг бизнесмэнүүд одоо бидэнтэй яг энэ Оросуудтай төлөх ёстой төлбөрийн асуудлыг бас нэг үе шатанд оруулж өгөөд төлбөрийн бололцоотой болгоод өгөх юм бол хамаа алга эрсдлээ хүлээе. Манай бизнес ч бас хэрэгтэй байх гэж хэлсэн зөөн бизнесмэнүүдийн нэгэнд Батхүү байхгүй юу? Тэгээ манай хүн ямар ч байсан энэ өртөө ширтээ хадгаламж банкыг Оросуудтай холбоотойгоор биш болгож өгч чадсан. Тэгээ цаашдаа тэр чинь шуудан банкыг аваад хөлтэй банк болгож яа тийм гэсэн ийм л ойлголт надад төрсөн. Энэ ярианаас дүгнэхэд Санжин баярыг ерөнхий сайд болонгууд Оросын холбооны улсын компанид хувьчилсан байсан хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг дутсан хэрэг илэрч Оросууд хувьчлаа буцаах хүсэл тавьсныг үзэгчид санаж байгаа байхаа. Тэр үед арга барсан баяр Батхүүд чи энэ банкийг ав гэсэн бололтой юм. Эрдэнэт үйлдвэр төдийгүй Улаанбаатар төмөр замд Шатхуун тоног төхөөрөмж нийлүүлдэг зэсийн баяжмлыг нь зөөдөг Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулад стандарт банкнаас зээл авчихсан байсан Батхүү хадгаламж банкыг аргагүй эрхэнд авсан гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл баяр Батхүүд дампуурах гэж байсан банкыг шахсан байж болох дүр зураг харагдаад байгаа юм. Цэнзүргүй багийнхан Батхүүтэй энэ талаар ийхүү ярилцсан юм. Хавгүй юм. Зүгээр юу гэсэн хэрэг нэг ийм асуудал байна авчих уу гэсэн. Баяр дараа бол бизнесмен хүн биш шүү дээ. Чиний тооцоо судалгаа модлогоо хийгээд болж болвол хэрэгтэй байна л. Тэрнээс юу боллоо гэж дампуурсан юм аав гэж. Өөрөлдөл танд санал болгосон тийм үү? Үгүй баяр дараа санал болгохгүй. Хэрвээ ингээд аваад шийдээд явхад болдог бол хэрэгтэй байна л гэж хэлэхгүй. Энд чи ялгаатай шүү дээ.
Энэхүү ах トゥ хоёр ив найрамдалтай сайхан харилцаатай байж тэдний найрсаг харилцаа Батхүүгийн бизнест сайнаар нөлөөж байлаа. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр шатхууны тендер зарлагад Just дандаа шалгардаг байв. Улаанбаатар төмөрзөмж мөн ялгаагүй. Just химээх нэг л ялагчтай байжээ. Гэхдээ үүнд аргагүй гэмээр нэг зүйл харагддаг. Батхүү шатхуунаа нэгж төгрөгийн ашиггүйгээр хөлийн үнээр нь өгдөг байсан учраас цорын ганц ялагч нь байв. Би одоо Ултар Батхүүг их үнэлдэг. Ер нь манай улын янз бүрийн бизнесмэнүүд байна шүү дээ. Ер нь бизнесийг бас нэг тийм том одоо талбай дээр нь гэх юм уу да. Зөвхөн өнөөдөртэй нь биш, өчигдөртэй нь маргааштай нь харж чаддаг. Явуулж байгаа махны бизнесээ бензинтэй холбож чаддаг, инфляцийн төвшөнтэй холбож чаддаг, цаад харилцаж байгаа талынхаа жишээлбэл сул давуу талтай холбож чадж харддаг ийм бизнесмээс тийм олон биш л дээ. Ерөнхий сайд Санжийн Баяр хүртэл шүтдэг өнөөх сайн бизнесмен нь нэг л өдөр хэвлэлийн хурал зарлаж өөрийгөө гэмт хэрэгтэн хэмээн цоллоод дампуурлаа зарлахын дээрээ. Энэ бол 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байсан. Их хэмжээний хөрөнгө оруулсан сайн активтай үнэт цаастай хадгаламж банка төрд Just Agro-го татан буулгаж банкны хүнд Just шатхуун түгээх газруудаа Magnet Trade компанид алдарт олон овоотын төслөө Алтчин группийн захирал Алтан шилжүүлснээр зарлахын дээрээ. Энэ хэвлэлийн баг хурлаас хойш яг 20 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 20-ны өдөр түүнийг баримтлан сахарын өвчний улмаас 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр сулалжээ. Батхүү шоронд яг 9 сар хоригдсон байна. Justын Батхүү яагаад Стандарт банкнаас авсан зээлээ зориултын бусаар ашигласан хэмээн хэрэгээ хүлээж хэвлэлийн баг хурал хийх болов. Хэн нэгэн түүнийг хэрэгээ хүлээ. Өөрөө үүрч гар. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр дамжуулан өөртөө бүхнийг хүлээ гэж дарамтлсан юм биш үз. Бас тэрээр өөрийнхөө хідэн тэр бумаар тооцогдох хөрөнгийг яагаад нэгч төгрөгийн ашиггүйгээр бусдад тарааж өгөх болов. Харин энэ бүхний эцэст Justын Батхүү ямар ч ялгүй гаргана гэсэн амлалт байсан юм биш үз. Ямар ч тач түүний ярилцлаганд одоо анхаарлаа хандуулъя. Та тэр нэг ч төгрөг аваагүй юу? Нэг ч төгрөг аваагүй. 13 оноос хойш одоо 6 дахь жилдээ шалгалтаад мөрдөгдөд явж байгаа шүү дээ. Энэ мөнгө Улаанбаатар руу дийлэнх хэсэг нь хадгаламж банк руу орсон гэдэг нь бүгд тогтоогдсон ажил шүү дээ. Санхүүгийн байр нь бичиг нотлохоо гаргадаг. Just ойлыг асуудал хэцүү байхаар нефтийн компаниудаас судалж аваад Magnet Trade компанид бас нэвч төгрөг авахгүй шилжүүлээ өгсөн. Гэхдээ тэр компани маань нэг манай тэнд байгаа зээл, өглөг бүх юмыг хариуцахаар тохиролдог. Банкны эрх хүлээ авагч нар махны үйлдвэрүүдийг авсан. Мэдээж тэр махны үйлдвэрийг ажилуулахын тулд эрэлт өрн мөрөн генетрикэл зөндөө л ажил шаарддаг шүү дээ. Яг тэгэл зээлэндээ тэр тийшээ очсон. Тэгэл тэр үйлдвэрүүдийг мэдээж банкны хүмүүс ажилуулж чадахгүй. Дийлэнх нь үн цэнэ алдаал тэгэл нэг хэсэг нь сая тэгэл нэг хятад зарагдал дуусчих шиг байна л да. Олон хотыг би бас энэ байдал хүндрэхээр алтан захиралд өгсөн л да. Тэр 50 байсан. Тэгээд алтан захирал асар их хөрөнгө оруулалт хийсэн байсан. За миний мэдж байгаа 60 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. За минийх ч одоо 100 гаруй авсан биз дээ. За Эрдэнэт үйлдвэрээр санхүүгийн баталгаа гаргуулж Стандарт банкнаас Just Group 109 сая долларын зээл авахад тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн дараагаар ажиллаж байсан одоогийн үндсэн хуулийн цэцэн гишүүн Сугрын гарын үсгийг мөн л Justын Батхүү дуурайлган зурсан гэж Сугар мэтгэж байгаа. Та бүхэн Сугрын Стандарт банк руу явуулсан гарын үсэг бүхий бичгийг харж байна. Уг бичигт Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хувь зай эзэмшигчдийн ямар ч тогтоол үйлдвэрийн ерөнхий захирал Ган Зоригийн эрх мэдэлд хязгаарлалт хийхгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд би баталж байна гэжээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн дотоод дүрмдэг компанийн гүйцэтгэх удирдлага нь 10 сая хүртэлх долларын хэлцэлдэг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлгүйгээр төлөөлөх хэрэгтэй бөгөөд түүнээс дэш үнийн дүнтэй хэлцэлд оролцох эрхгүй юм. Гэтэл Just Group-ийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн нэмэлт 34 сая долларын гэрээнд Эрдэнэт үйлдвэр батлан дагчаар орж Just Group зээл авсан байдаг. Харин Стандарт банкнаас энэ зээлд төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөл өгсөн эсийг тодруулахад дээрх хариултыг өгсөн бололтой.
Харин энэ бичиг дээрх гарын үсгийг Жастин Батхуу дуурайлган зурсан нь үнэн гэж юу? Энэ хэрэгт холбоогүй болж өнгөрсөн нэгэн баримтыг энд үзүүлье. Харин үндсэн хуулийн цэцэн гишүүн сугарны Япон улсын Токио хотын Адачи дүүрэгтээ 535 сая төгрөгийн үн бүхий орон сууц. Мөн Хонконгийн HSBC банкнд дах өөрийн офшор данс 2011 онд бүгд найрамд Солонгос улсад 600 сая воноор 101 701 тоод орон сууц. Мөн банк бол санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нь 2014 онд тогтоогдож, авилгатай тэмцэх газраас улсыг хурал үндсэн хуулийн цэцэд албан тоод явуулж байсныг та бүхэн харж байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр сугар дугийн сугар хэмээн цоглогдоод байгаа энэ эрхэмд Монгол улсын үндсэн хуулийн цэцээс цалингийн 30% торгож арга хэмжээ авсан тухай авилгатай тэмцэх газарт ирүүлсэн албан бичгийг та бүхэн харж байна. Төрийн өндөр албан тушаалтан гадаадд офшор данстай бүр Япон бүгд найрамд Солонгос улсад байр авсан байхад цалингийн 30% торгоод өнгөрөх нь хэр шудраг санагдаж байна вэ? Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад 7 хаустай баярыг мөн л 7 удаагийн цалингийн 30% торгоод өнгөрөх үү? Гадаадд байр аваад байх энэ мөнгийг суур хаанаас олсон байж болох вэ? Монголыг зөвлөж идэхэд оролцсон эрхмүүдэд цалингийн 30% торгуулад өнгөрч байхад үлссэн хүүхэд 10,000 төгрөг хулгайлаад 5 жилээр шоронд суух нь мөн шудраг ёс. Монгол шудраг ёсны хямрал нүүрлээд байна. Монголыг цөлмсөн түүх. Just компани захирал Батхуу монголчуудыг өчнөөн жил тижээсээр ирсэн Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулад хувийнхаа компанид зээл авчихсан нь үнэн. Арбитрийн шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр Стандарт банкнд одоо 101 сая доллар төлөх нь ч бас үнэн. Энэ 101 сая доллар буюу 240 гаруй тэрбум төгрөг Монголын төсөөс дутах нь ч бас үнэн. Гэхдээ энэ бүхний хажуугаар үнэн хэдийж худлаа зүйл бас байна. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийн баталгаа нь хуурамч. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан ган зориг огт гарын үсэг зураагүй. Түүний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан. Тухайн үед төрийн өмчин хорооны дарга байсан одоо үндсэн хуулийн цэцэн гишүүн сугрын гарын үсгийг бас хуурамчаар дуурайлган зурсан. Одоогоор Умард Ирландын нэгдсэн банд улсад бүрэн эрхэд элчин сайдаар сууж байгаа Санжин баяр энэ хэрэгт ямар ч хамаагүй. Бүр мэдээчгүй гэн. Эдсийн бүлэгт Just компани Батхуу бүх гарын үсгийг дуурайлгаж зураад зээл авсан эзнэр тодорч байна. Тэр л заялан хийсэн гин шүү. Эрдэнэт үйлдвэрийн бүх зүйлийг би дуурайлгаад хийцээ. Үгүй яахтай ингээл урд нь болоод байсан. Тэгээд том зээл авах гээд хамаагүй энэ чи миний авсан зээл байхгүй. Тэгээд өмнө авсан зээлүүд дээр ингээд Эрдэнэт баталгаа гаргадаг гэдэг нэг тийм одоо юу гэх юм бэ? Нэг процедур тогтсон. Тэгээд яг дараагийнхаа зээлийг авахлаад ганц зураг захиралтай уулзсан. Сайн намайг тоглоход манай дүрм журм өөрчлөгдсөн. Хуучин бололдог байсан. Одоо бол би ийм гэрийн дээр гаруй сурах ирэхгүй болсон л гэж. Одоо тэгээд энд нь нөгөө би ч өөрөө хамаагүй барьцаалцсан, гэрээгээ тохирцсон. Эхний 30 цагаар тэр нь 100 болох гэдэг. Энд нэг бахан юу идэр авах гээд бэлдсэн байж идэг. Хадгаламжийг авцсан, шууданг авах гээд тэгээд авсан чинь хүн амир цорхоо. Тэгтээ явахд тэрийг нөхөд бас босгоч болно гэж бодож идэг. Тэгээд тухайн үед та жишээ нь одоо ингэж би зэлэн хийж энэ гэдгээ мэдчихсэн мэт. Та бол боловсралтай хүн шүү дээ. Ер нь бол мэдлгүй яхаа. Тэгээд за яхтээ нөх одоо бизнес хийж байгаа хүмүүс ингээд зээлэн бэлэн болсон. Би өөрийнхөө бүх хөрөнгийг барьцаалцсан. Дээрээс нь тийм баталгаа гаргах байдаг болохоор ер нь бол буруу юм хийж байгаа мэдлгүй яхаа. Би бол өөрийгөө нэг хөөгөө үндэх шаардсан гэж авах хэрэггүй шүү дээ. Гэхдээ миний ярьж байгаа нэг л юм байгаа. Буруу юм хийсэн. Яг тэр буруу юмдаа тохирсон хариуцлага үлэхэд билээ. үзэгч та бүхэн энэ үгэнд итгэж байна уу? Олон улсын Стандарт банкнаас Жастин Батхуу 100 гаруй сая долларыг олон удаагийн гэрээгээр зээлэхдээ гэрээг өнгөт сканер хэвлэх машин ашиглан дуурайлгаж хийгээд Эрдэнэт үйлдвэрийн захирал ган зориг, төрийн өмчийн хорооны дарга сугар, хуулийн элцийн дарга мөнх жаргал, худалдааны газрын дарга амар бат нарын гарын үсгийг дуурайлгаж зураад
Одоо энэ бүх хэрэгээ өөрөө хүлээж байгаа гэдг нь хэр итгэл үнэмшилтэй сонсогдож байна вэ? Монголыг зүлэмсэн түүх. 1. 2007 оны 12 дугаар сарын 27. Just Group-ийн захирал Батхүү Стандарт банкнаас 20 сая долларын зээл авсан. Үүнд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ган зориг ажиллаж байсан. Тухайн үед Санжийн баяр ерөнхий сайд байжээ. 2. 2009 оны 7 дугаар сарын 8. Just Group Стандарт банкнаас 36 сая долларын зээл авсан. Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ган зориг ажиллаж байсан. Ерөнхий сайдаар Санжийн баяр байлаа. 3. 2010 оны 8 дугаар сарын 5. Just Group Стандарт банкнаас 27 сая долларын зээл авав. Эрдэнэт үйлдвэр мөн баталгаа гаргасан. Үйлдвэрийн захирлаар ган зориг ажиллаж байна. Ерөнхий сайд нь Сүү Батболд болсон байлаа. 4. 2011 оны 12 дугаар сарын 20. Just Group Стандарт банктай нэмэлт гэрээ байгуулж 27 сая долларын зээлээ 34 болгов. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ган зориг, ерөнхий сайдаар Сүү Батболд ажиллаж байлаа. 5. 2011 оны 12 дугаар сарын 30. Just Group Стандарт банктай нэмэлт гэрээ байгуулж 36 сая долларын зээлээ 75 сая доллар болгов. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ган зориг, ерөнхий сайдаар Сүү Батболд ажиллаж байлаа. За Just компани Өмнөд Африк Стандарт банкнаас авсан зээлийн түүх 2007 оноос эхэлж байна. За хамгийн анх 2007 онд 20 сая доллар зээлсэн байдаг, бүх шатны шийдвэр гаргуулад. Гэхдээ одоо арбитрийн шийдвэр дээр яригдж байгаа асуудал бол 2009 оноос эхэлж байгаа. За анх 2009 онд 36 сая долларын зээл авсан. За үргэлжлүүлээд 2010 онд 27 сая долларын зээл. За энэ цаашаа үргэлжлээд 2011 онд энэ 36 сая долларын зээл маань нэмэгдээд 75 сая доллар болсон. 2010 оны зээл маань нэмэгдээд мөн 2011 онд 34 сая доллар болсон. За 2009-оос 2011 оны хооронд Just болон Стандарт банк За Just Group Стандарт банкны хооронд 2009-оос 2011 оны хооронд үүссэн зээлийн харилцааны нийт үнийн дүн энэ. За энэ үйл явцад 2009 оны зээлийг авахад Монгол Улсын ерөнхий сайдаар Санжийн баяр ажиллаж байжээ. Харин 2010 оны зээл за сүүлд нэмэгдсэн 2011 за 11 оны 36 нэмж 75 болсон болон 27 нэмж 34 болсон энэ бүх болгон дээр Монгол Улсын ерөнхий сайдаар Батболд ажиллаж байлаа. Энд мөн Батболд. За 2009-оос 2011 онд энэ бүх зээлийн харилцаанд бол Just Group-ийг төлөөлж энэ бүх хугацаанд Just Group-ийн эзэн Батхүү харин Эрдэнэт үйлдвэрийн дараагаар ган зориг ажиллаж байсан. Just Group-ийн Стандарт банкнаас зээл авсан түүхтэй холбоотой 2009-оос 2011 оны үйл явцад эдгээр хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн дараагаар ган зориг, за ерөнхий сайдаар эдгээр хүмүүс, бусд холбогдох хүмүүс олон хүмүүс албан тушаал ашигласан боловч өнөөдөр гагцгүй Just Group-ийн захирал Батхүү буруутж байгаа шиг. Тэгэхээр одоо Эрдэнэт үйлдвэр хуулийн хэлтсийн дараагаар ажиллаж исэн мөх жаргалын яриаг сонсож байгаа. Ган зориг захирал дараалж зурсан гэдгийг яаж баталж байна? Зураагүй шүү дээ. Ган зориг захирлын мөн таны гарын үсэгтэй зээлэн гэрээ байгаа шүү дээ.
Тэр чинь хуудас солих саврагдсан байхгүй. Битүүрийн гар усыг ашигласан. За яаж ашигласан? За би 3 гэрээг нийтдээ 4 гэрээ байгаа шүү дээ. Одоо энэ 4 гэрээ байгаа гэдэг талаар бас хүмүүс ойлголттой болцсон юм шиг хэлээ. Энээс 75 27 34 гэдэг ингээд энэ сая долларын баталгааны гэрээнүүд их гарын үсэг хооруулж байна гэдэг арбитрийн шийдвэр дээр байж байгаа. За 75 сая доллар жишээлбэл гарын үсэг хооруулж хүчингүй арбитрийн шийдвэрийн 243-аас 250 хүртэл заалт байна. 330 400 490 гэдэг ингээд заасан. За 27 дээр гарын үсэг хооруулж хүчингүй. За энэ дээр бол ганц зэрэг цэглэх гар үсэг байгаа байхгүй сүүлэх 3 дээр. Тэгэхээр бид нар чи 95% урьдчилгаатай зардаг байхгүй гэсэн юм байна. За. Тэгэхээр тэр цаатлын худалдаа авах чим байх нь бидэнд ерөөсөө амах. Тэр одоо батн дорждоо дамжуулна, доржин дулмадаа дамжуулна тийм. Ямар ч 95% бид нар тэхэж төлдөг учраас хамгийн эрсдэлгүй гэх байхгүй. Тэгээ Батхуу одоо Снат подкаст би өөрөө зээлэх гэж байгаа юм аа. Өөрийнхөө компанийн нэрээр. Та нар батлаа гаргаж чадахгүй байна. Тийм болохоор би эрхээ шилжүүлэх гэж байгаа. Энийг л зөвшөөрөөч гэж хүчил зоолж байгаа хгүй. Тэгэхээр энэ төсөл байна наа чад гэнэ 3 тал зурх хэрэгтэй. Та зурцсан байна. Эрдэнэ төлбөр заа ингээд баталгаа авахгүй заалт оруулаад зурчаа. Одоо та нөгөөд юугаараа зурлаад тэр. Стандарт банкаар. Гэсэн чинь хамгийн сүүлийн гар устай ууцыг ярьчаад баталгаа гаргана гэдэг нь яах барийн хэмжээсэн гэрээнийхээ ард хавсаргаад тэгэнгүүтээ би хуудас хүлээр зурдаг гэсэн байхгүй гэрээний. Тэгмүүд ой мөх чаглал ингээд зурд юм аа гэд нөхөр тэр өмнөх 39 уудсан тэр минийхэд өөрөө зурчихгүй. Тэгээ явуулсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн хуулийн элцсийн дараагаар ажиллаж байсан мөнх жаргал иймэрхүү тайлбар хэлдэг. Харин хуульч алтан гэрэл түүнээс дараах цөөн асуултуудад хариулт авсан байдаг юм. Ер нь энэ гэрээ байгуулах яг тухайн үед зорилго нь юу вэ? Ер нь баталгаа барьцаа гаргаагүй юм бол яагаад энэ гэрээ байгуулсан? Одоо яг надад чинь би бүр Батхуугаа авчирсан төгсөл дээр энэ ямар хэрэгтэй юм бэ гэдгийг би баахан тэмдэглэл хийцэн. Тэгээд тэрийгээ би сая атагээд төлөвлөд өгсөн. Хүмүүс асуугаад байгаа байхгүй. Тэгвэл яах гэж сурсан гэж. Эрхээ шилжүүлж байгаа байхгүй тэр компани. СМ жил худалдан авдаг, Эрдэнэс авдаг. Тэр эрхээ стандарт банкнд шилжүүлж байгаа юм аа. Тэгснэ үндсэн дээр стандарт банк Эрдэнэтийн баталгаагүйгээр манайд шууд зээлгэх юм аа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар 95% урьдчилгаатай зардаг юм чинь. Батхуу аваад дорждоо шилжүүлнэ үү тийм ээ? Дулмаадаа шилжүүлнэ. Бид тамаагүй шүү дээ. Энэ стандарт банк нь болохоор Just-ийн зээлийг баяжуулын үнээр суудгаж авч ирсэн үйлчлэлээр хүлээн зөвшөөрсөн гэдэг ийм үндэслэл болсон юм шиг. Тэр 27 саяын гэрээнд тэгж гаргасан юм билээ. За зөвхөн миний ойлгосноор тэр одоо манай худалдааны хэлтсийн дараах ингээд ажлыг сууж шít. Батхуу орж ирээд тэр 27 саяын гэрээг үзүүлсэн байна. 27 сая долларын баталгааныг зурулчлаа би ерөнхий захирлаарч. Чи энийг хэрэгжүүлээ. Нөгөө нөхөр ингээ харна шít. Харсан чи гарын үсэг нь байж байна. Тамга нь байж байна. Гэхдээ хооруулж гэдэг нь мэдэхгүй л байхгүй. Ороод дугна ерөнхий захирлаас асууж болно да тий. Гэхдээ яг мань хүн надад одоо юм ерөнхий захирлыг байсаж байгаа юм шиг тийм ээ. Ороод ингээ та зурсан юу тэр гэж асуух нь юу вэ шít. Тэгж хэлээд байна. Тэр үнээс одоо та нар тайлбар авах хэрэгтэй. Тэгэхээр бол энэ дээр одоо жишээлбэл зөвхөн Батхуу гэдэг хүн буруутай би одоо андуураад гарын үсэг зурчихсан гэдэг зүйл бол одоо үүсгэж байгаа юм л да. Ягаад гэвэл мөнгө ороод ирсэн. Тэгэхээр тэр хуурамч гарын үсгээр байсан бол ийм их хэмжээний мөнгө орж ирж байгаа тэрийг чимээгүй тэгээ гаргаад зарцуулна гэдэг бол логикийн өрнөж боломжгүй гэж харж байна. Үнэхээр гарын үсгийг дуурайлгаж хуурамч бичиг баримт үйлдсэн юм бол Стандарт банк Just Group-ийн зээлийн хүү үндсэн зээлийн суудгалыг яагаад Эрдэнэт үйлдвэрийн данснаас аваад байсан юм бол тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Чимэд Дуржин ган зэрэг эцсийн дүндээ Just Group-ийн ерөнхий захирал Батхуу олон баримтыг түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь Монголын шүүхээр тогтоогдсон гэдэгт би огтхон ч эргэлздэггүй гэж үндэсний шуудан сонинд мэдэгдсэн байдаг. Олон улсын шинжээчид, манай улсын шинжээч нарч ган зэрэг мөнх жаргал нарын гарын үсгийг
уурамчаар дуур ялган зурсан байна гэдгийг баталжээ. Тэгээд та ганц зэрэг захирлын гар үсгийг, мөнх чаргалын гар үсгийг, амар утын гар үсгийг дөөрөлгө зурсан юм. Дөөрөлгө. За яг нэг зарим минь бол яг та ингээд техник хэрэгсэл ашиглаад өнгөт принтерээр ашиглаад Canon тэгээд энэ бүхэн нөгөө шинжээшин төвлөлтөөр бүгд нотлогдоод батлагдсан зүйл шүү дээ. Дараа нь $27 сая дээр бас юм байна. Одоо нэгэнт ингээл 36 гэхлэхэд тийм юм авцсан чинь тэгэл тэрнээс хойш бол байнга л одоо дуураас юм л явахгүй болохгүй шүү дээ. 2011 оны 12 дугаар сарын 20, 2011 оны 12 дугаар сарын 30-нд. Өмнөх 2 зээлээ нэмэгдүүлсэн. Тэр бас хуурамч гэж юу? Хуурамч бүх. Гэхдээ тэр чинь шин зээл биш, энэ л нэмэлтэлтэй. Нэмэлт зээл байлээ тий. Бас хуурамч. Хуурамч. Хэдийгээр зарим гар үсэг хуурамч гэж шинжээчийн дүгнэлт гарсан ч гэсэн олон улсын арбитрийн шүүхээс Эрдэнэ төлөлтөрийг стандарт банкнд төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. За энэхүү шийдвэрт дурдсанаар бол Эрдэнэ төлөлтөр нь Just Group-д санхүүгийн баталгаа гаргасныгаа өөрсдийн үйлдэлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж дурдсан. За өөрсдийн үйлдэлээр хүлээн зөвшөөрсөн гэдэг нь Эрдэнэ төлөлтөрийн 788-аар төгссөн данс стандарт банкнд байсан. Энэхүү данс руу Just-ийн Батхүүгийн эзэмшдэг Mercantile House компани борлуулсан зэсийн баяжмлын орлого ордог. Харин стандарт банк нь энэхүү данснаас өөрсдийн өгсөн зээлийн төлбөр, хүү, шимтгэл зэргийг суутгаж авдаг байсан. Эрдэнэтийн удирдлагууд бол энэ зүйлийг мэдчихсэн гэсэн ийм үндэслэл байсан юм. Арбитрийн шүүхийн шийдвэр бол эцсих байдаг. Ийм болохоор гар үсэг хуурамч жинхэнэ гэж маргалдаад хэрэггүй гэж би бодчих. Монголын үндэсний худалдаа ажил дүрийн танхимын арбитрийн шүүгч, хуульч, алтан гэрэл дараах тайлбарыг хийсэн юм. Тэгэхээр одоо нэгэн шийдвэр гарцсан. Тэ? Нэгэнд гарцсан шийдвэрийн араас одоо улс төрийн гэхүү янз янзын байр суурьд илэрхийлэгдэж байгаа. За тэр гарын үсэг хуурамч гэдэг нь нотлох баримж хуурамч болсон үйл явдлын талаар тайлбар. Тэгэхээр энэ маань арбитрийн шийдвэрийг гүйцэтгэх үйл явцад ер нь нөлөөлөх болно. Тэ түрүү хэлсэн арбитрийн нэгэнтээ шийдвэр гарцсан учраас одоо бол гарын үсэг хуурамч байсан хуурамч биш байсан гэдгээр бол маргах бол утгагүй болчихно. Яагаад гэвэл нэгэнтээ шийдвэр гараад энийг бол арбитрийн одоо шүүх өөрийнхөө ангилынхаа хэрэглэх хуулиа хэрэглээд за талуудын одоо өгч байгаа нотлох баримт гэрчүүдийн өгж байгаа мэдүүлэг тийм ээ шинжээчийн дүгнэлт за бүхэл одоо энэ нөхцлүүдийг харгалзаж үзээд шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр энэ олон хүчин зүйлээс хамаарат арбитрийн шийдвэр бол гартгаар бол гарчихсан. Энийг бол одоо биелүүлэх за биелүүлэхдээ мэдээж тэр одоо талууд өөрсдийнхээ эрхийнхэн дагуу Монголынхын шүүхтэр хүлээн зөвшөөрөх үгүй юу? Эсвэл сайн дураар одоо ингээд төлбөр хийх үү гэдэг дээрээ түүнээс шийдвэр гаргах хэрэгтэй болно тийм ээ. Нийгэмд бид нар одоо олон улсын юм хамтын нөхцөлийн байгууллагуудтай мөр зэрэгцэж яваа. Олон улс маргаанаа шийддэг арбитрийн шүүхийн шийдвэр гартсан. Түүнд давах хэрэг дуусгар болцсон. Энэ тохиолдолд бид төлөхөөс өөр гарцаагүй нөхцөл байдалд орж байгаа. Төлөхгүй удах тусам Эрдэнэт гэдэг зүйл маань өөрөө эрсдэлд очрно. 2010-аас 13 оны одоо гүйлгээг нэгтэлж үзэхэд стандарт банкнаас нийт 213.3 сая $1 гүйлгээ одоо хийгдсэн байна гэсэн. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн данс руу орчихсон гэсэн. Стандарт банкнаас. Одоо стандарт банкнаас. За ингээд Mercantile House, Milford Global гэдэг ийм корпоратор дамжиж одоо энэ мөнгнүүд гарсан гэсэн үг. Эрдэнэтийн өөрийнх нь байгууллагын дансаар нь стандарт банкнаас мөнгө шилжиж орсон нэг баталгаа. Нөгөө талаас ганц зэрэг гэдэг хүний доор ажилтдаг нэр бүхий хүмүүс гэрээнд гар үсэг зурсан. Энэ хоёроор ямар нэгэн байдлаар Эрдэнэт баталгаа гаргасан байх үндэслэл бий болоод байгаа. За тус зээлийн гэрээнд холбогдох урдч нөхцөл бүхий баримт бичгийг амар бат ганц зоригноор гарын үсэг зурсан гэж. За тэгэхээр энэ дээр бол одоо холбоогүй байна гэхлээр гарын үсэг зураад гаргацсан учраас энэ бол одоо холбогдохчоор бол яалч татагдана. Гэхдээ мэдээж тухайн үеийн энэ одоо хүмүүс бол ямар байдлаар үнийг хийв, яагаад хийв, хэн чиглэл өгөв, яагаад одоо тууцаасаа зөвшөөрөл авахгүйгээр ийм үйлдэл хийх болов гэдгийг өөрсдөө бол мэдээж материалаар тайлбарлах баг. Эрдэнэт үйлдвэр өөрөө $10 сая дээш зээлийг ямар нэгэн одоо өдөр зөвлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хийх эрхтэй. Тэрнээс дээшх одоо зээлийг бол хаа нэгэн газараас авах боломж байхгүй.
Энийг одоо энэ эрхээ даваад 109 сая долларын гэрийн дээр гарах батлан даалт хийгээд явуулсан гэдэг бол үнэхээр одоо бас цаанаас нь тодорхой нөлөөлөл байсан гэдг нь харагдаж байгаа. Мэдээж одоо ийм өндөр албан тушаалтан цаанаас нь нөлөөлсөн тухай асуудал төр бол хууль хяналтын байгууллагууд маш туучаан ажиллах ёстой. Өнөөдөр бол энэ асуудал энийг шийдэх бүрэн эрх бол Нямдурж гэдэг хүн дээр ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр зүгээр л нэг одоо нэг 109 сая долларын өртөлбөртэй асуудал төдийгөр л яриад байгаа. Өшөө идэний ярих юм бол магадгүй одоо эдэн тэрбум доллартай ч тэнцэх хэмжээний асуудал ярих магадлал бий. Яагаад ингэж хэлж байгаа гэхээр өнөөдөр Эрдэнэ төлөвлөлтөд холбоотой маш олон төрийн өндөр албан тушаалтнуудын шахаа бизнесийн асуудал яригддаг. Тэр ихтгэл төрийн одоо хамгийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой Эрдэнэтээс тогтмол одоо хувь авдаг тухайн асуудлууд бий. За тэгээд ер нь одоо энэ одоо замуудын гайлар жишээ нь 8 вагон гарсан мэдүүлэгтэй мөртлөө хятадын гайл дээр очихоор 10 вагон болоо очигдчихтэй. Гэх мэт ингээд маш олон одоо асуудлууд яригддаг л та. Бодлоо он мэддэхгүй тийм. Тэгэхээр энэ бүгд асуудал өнөөдөр одоо хичнээн одоо үннийг нууж хааж исэн ч гэсэн тийм ээ альва юм илэрдэг юм а гэдгийг бодож жишээ болж гарч ирж байгаа. Ийхүү хэрэг явдал өрнөж байтал засгийн газрын хэрэгэр их газрын дарга ноён Замдан Шатар дахиад нэг хачиргатай мэдээлэл хийж өглөө. Улсын их хурлын гишүүн Оюн Эрдэнэ, Энхул, Нямбатар, Энхүй, аюур сайхан нар засгийн газар тавьсан асуулгын хариултад 2010-аас 2013 онуудад Эрдэнэ үйлдвэрийн холбогдох стансанд Стандарт банкнаас 213 сая долларын орлогын гүйлгээ орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь Mercantile House Milford Global Corporation-аас төлөгдсөн борлуулалтын орлого гэжээ. Уг орлогоос Just компанид түлш шатхууны төлбөрт 41.2 сая долларыг Эрдэнэ үйлдвэр шилжүүлжээ гэсэн байдаг. Тийм ээ. Энэ мөнгө бол зэсийн бажимд зарсан борлуулалтын орлого байсан нь үнэ. Үүнийг Just Group-ийн зээлийг төлж байсан мэтээр андуурч хариулсан нь үнэн. Харин Эрдэнэ үйлдвэрийн захирлалсан ган зориг, түүний өнгөлөгч ган хөлөг, хуулийн хэлцийн даргасан мөнгө жаргал нар үүн дээр мөн л чадварлаг тоглож, энэ бол борлуулалтын орлого хэмээн ярьцгаав. Үүнд тулгамдсан Замдан Шатар сайд 3 дугаар сарын 14-ний өдөр дараах мэдээллийг хийсэн. Засгийн газраас худлаа мэдээлэл гаргасан гэдэг юм мэдээлэл байгаа шүү дээ гэж. Худлаа мэдээлэл гаргаагүй. Тэр нөгөө дансаар мөнгө орсон гэдэг нь үнэн юм уу? Тэр борлуулалтын орлого орсон гэдгийг зээлийн төлбөр орсон юм шигээр ташаарч мэдээлсэн зүйлүүд гарсан байна. Тэрний залуус тэр бол буруу мэдээлэл явуулаад байна. Яг зээлийн мөнгөд ороогүй юм уу? Зээлийн мөнгөд ороогүй. Засгийн газар энэхүү мэдээллийг яаран сандран хийх хэрэггүй байсан юм. Учир нь Стандарт банкнд дах Эрдэнэт үйлдвэрийн дансанд орсон 213 сая Америк доллар бол Эрдэнэтийн зэсийн баяжмлыг борлуулсан борлуулалтын орлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ 213 сая Америк доллароос Just Group-ийн зээлийнхүү шимтгэлийг Стандарт банк аль хэдийн суудагчсан байсан юм. Тэгэхээр одоо жинхэнэ баримтыг үзүүлье. Mercantile House компани зэсийн баяжмлаа зарсан орлогоо Стандарт банкнд байх Эрдэнэт үйлдвэрийн 10 Тэг 99 788 10 Тэг1 35 148 тоод дансанд хийдэг байсан. Үзэгч та яг одоо Стандарт банкны хуулгыг харж байна. Харин зэсийн баяжмал зарсан орлогоос Стандарт банк Just Group-ийн авсан 4 удаагийн зээл болох 36 сая доллар, 75 сая доллар, 27 сая доллар, 34 сая долларын зээлүүдийн хүүг хэрхэн суудгаж авч байсан баримт энэ байна. Just Group авсан зээлээ сар бүрийн 15-ны дотор төлдөг. Зээлийн буцаан төлөлтийн график нь Эрдэнэт үйлдвэрийн данснаас гарч байсан мөнгөн дүнтэй яг таг тохирч байгаа юм. Тэгэхээр цагаан цаасан дээр хараар бичсэн Стандарт банкны тамга тэмдэгтээ энэ баримтыг мөн л хуурамч гэх үү? Эсвэл Just-ийн батхуу дөөрэлгат хийчихсэн гэж бодлоо ярих уу? Зэсийн баяжмдаас Эрдэнэт үйлдвэрт орох ёстой байсан орлогоос Just Group-ийн зээлийн хүүг суудгаж яваад байхад Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мэдээгүй гэж мэдсээр байдаг. Энэ мөнгнөөс тэгтээ Just авсан биш. За энийг яг санхүүгийн ариун хүмүүс гүйлгээ хариуцж ирсэн хүмүүс хариулах байх. Би бол хуулиалсан дараа болсон болохоор мэдэхгүй. Гэхдээ Just руу бид нар бэлэн мөнгө ерөө шилжүүлж байгааг.
санхүүгийнхээ илүү баталгааж болох байна. Яг тэгэхээр гурван гэрээ дагуу багтараа хаачдаг гэсэн. Тэрийг хариул бас их нарийн болно л да. За түрүүн та тэгсэн шүү дээ мөнгө орж ирж байгааг бол ерөнхий захирал мэдэх боломжгүй гэж. Тэр ямар учиртай вэ? Эрдэнэ үйлдвэр гэдэг чинь бас том үйлдвэр. Хэрвээ одоо ерөнхий захирал ингээл энэ мөнгө хаанаас орж ирв гэдэг ингээл ухаа суух юм бол өөр ажиллаа хийж чадахгүй. Зөвхөн тэр данс тооцоотой нослол таарна. Тийм ч учраас санхүүгийн хэлц нэгтлэн бодлого бүртгэлийн хэлцгээд тусдаа хэлцүүд байдаг байхгүй юу? Баримт бол баримт. Хэрв Эрдэнэ үйлдвэрийн удирдлагууд үнэхээр зээлийн баталгаан дээр гарын үсэг зураагүй юм бол үнэхээр мэдэхгүй юм бол яагаад Стандарт банк дахь төрийн өмчит Эрдэнэ үйлдвэрийн 10 тэг 99788 тооц дансыг Жастин Батхуу дураараа удирдах зээлээ төлж байсан юм бол. Хоёр дахь баримт. Энэ бол Стандарт банкнд Эрдэнэ үйлдвэрээс данс нээлгэхээр явуулсан хүсэлт. 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэсэн албан хүсэлт. Тухайн үеийн удирдлагууд бүгд гарын үсгээ зурсан байгаа биз? Энэ үеэс л Батхуу Эрдэнэ үйлдвэрийн дансыг удирддаг болж эхэлсэн байна. Арбитрийн шүүхийн шийдвэр Жастин Батхууг энэ дансыг удирддаг гэж бичснийг та бүхэн харж байна. 3 дахь баримт. 2010 оны 9 дугаар сарын 1-ний өдөр Стандарт банкнд Эрдэнэ үйлдвэрээс нэгэн хүсэлт очжээ. Хүсэлтийн агуулга нь Just Group-ийн авсан 27 сая долларын зээлийн үндсэн гэрээний он сар буюу 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг дурдаад энэ гэрээний дагуу Эрдэнэтийн худалдааны бүх орлогыг Голомт банкны 11 тэг 2, 1082, 11 тооц дансанд шилжүүлж байна уу гэсэн Эрдэнэ үйлдвэрийн худалдааны хэлтсийн дарга Амарватын гарын үсэгтэй албан хүсэлт. Амарватын гарын үсэгтэй энэхүү хүсэлт нь Эрдэнэт үйлдвэрийг олон улсын арбитрийн шүүхэд ялагдуулах гол үндслэл болсон юм. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн дарга Амарват энэхүү хүсэлтийг явуулахдаа ерөнхий захирал ганц зоригтойгоо зөвшөлдсөний үндсэн дээрээс явуулсан гэж арбитрийн шүүх үздсэн байдаг. 2018 оны 4 дугаар сарын 1-ний өдөр авилгатай тэмцэх газраас Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн дарга Амарватыг загдан хорилоо. Харин түүнтэй хамтарч үгссэн байж болох үед Чимэд дуржийн ганц зориг сул яваанд анхаарал татаж байна. Эсвэл түүнийг Монгол Ардын намын гишүүн Сангийн дэд зайд байсан болохоор бас хүү тэмүүлэн улсын хурлын гишүүн тул яаж ч чадахгүй байна уу? Мөн Стандарт банкнд дах Эрдэнэт үйлдвэрийн дансанд борлуулалтын орлого ордог мөнгнөөс сар бүр Just Group-ийн зээлийн хүүг суутхан авч байсанд Эрдэнэт үйлдвэр ямар нэгэн хариу үзүүлээгүй учраас энэ бол үйлдэлээрээ хүлээн зөвшөөрсөн хэрэг хэмээн арбитрийн шүүх үздсэн байдаг. Ямар ч тач одоо Эрдэнэт үйлдвэр Стандарт банкнд 240 гаруй тэрбум төгрөг буюу хүүхдийн 120 ширхэг цэцэрлэг барих мөнгийг Стандарт банкнд төлөх болцоход байна. Баримт гэж үнийг л хэлдэг. Жастин Батхуу Эрдэнэт үйлдвэрээр санхүүгийн баталгаа гаргуулахад Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Чимэд дуржийн ган зориг ажиллаж байсан нь хөдлөшгүй баримт. Гэтэл Чимэд дуржийн ган зоригийн дүү Чимэд дуржийн бат зориг Виржинийн ард 5 офшор компани бүртгүүлсэн байх юм. Ах ган зориг Сангийн дэд зайдаас Эрдэнэт үйлдвэрийн захирлаар 2007 онд томилогдсон 2012 он хүртэл ажиллаж байх хугацаатай давхцсан 2008, 2009, 2010 онуудад төрсөн дүү Чимэд дуржийн бат зориг нь офшор бусад компаниуд нээж гэлснийг юутай холбож ойлгох вэ? Энэ талаар манай улсын авилгатай тэмцэх газар шалгасан байдаг болов уу? Жастин Батхуутай холбоотой энэ харилцаанд орсон одоо 3-4 субъекттэй холбоотой энэ харилцааг дэмжиж өөгшүүлсэн хүмүүсийн хөрөнгийг хураах замаар үүнийг шийднэ. Монголыг зүлэмсэн түүх цоврал. 2 дугаар бүлэг. Төрийн банкыг лойрдох төлөвлөгөө. 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банк Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр 32 сая доллар буюу 51 тэрбум төгрөгийн өрн дунлаа. Учир нь өнөөхөө Жастин Батхуугийн мэдэлд байсан хадгаламж банкнд Эдуардын сүрэн хэмээх хүн 32 сая доллараар хадгалуулж байжээ. Гэтэл хадгаламж банкны эзэн Батхуу тэр мөнгийг эргэн Эдуардын сүрэнгээс зээлж авахдаа хадгаламж банкаар баталгаа гаргуулсан байж. Харин Батхуу 2013 оны 7 дугаар сард Монгол банктай ярьж байгаад хадгаламж банкаа Төрийн банктай нэгтгэжсэн. Баталгаа ёсоор мөн хадгаламж банкны эрх үүргийг Төрийн банк үргэлжлүүлж байгаа учраас
Төрийн банк Жастин Батхуугийн өмнөөс $32 сая буюу 51 тэрбум төгрөгийг эргэн Эдвардын сүрэн төлөх ёстой болж таарав. Дахиад л Жастин Батхуугийн зээлийг өмнөөс нь төр төлөх учиртай болов. Өнөөхөд Стандарт банкнаас зээлсэн $109 сая Эрдэнэт үйлдвэр төлөхөр болсонтой яг адилхан үйл явдал яг одоо өрнөж байна. Харин ялгаатай зүйл нь гэвэл Жастин Батхуу Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулan Стандарт банкнаас зээл авсан тухайн үеийн ерөнхий сайд Санжин Баярын нөлөө гэж харагддаг бол Төрийн банкыг 51 тэрбумын өрөнд оруулсан үйлдэлийн нөлөө нь өнөөгийн хууль зүйн сайд Цэндийн Нэмдоржийн нөлөө гэх хардлага төрүүлдэг. Монголыг зүлэмсэн түүх. Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг авахар болоод буй Эдвардын сүрэн гэж хэмбэ. Сүрэн алчин компани захиралгийгддэг Алтангийн төрсөн хүн юм. Хадагтай Готвын Алтан буян жаргал хэмээх охин дүүтэй. Алтангийн дүү Готвын буян жаргалын хүүг Эрхэн Баярын амар төвшин гэдэг. Эрхэн Баярын амар төвшин нь зайсан дахь баячуудын хороол гэгдэх хан уул дүүргийн 11-р хороонд орших Бела Веста хотгоны 100 дугаар байрны 103 тоотыг эзэмшдэг ажээ. Харин энэ байранд хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нэмдоржгой амьдарсаар ирсэн. Нэмдоржгой Бела Веста хотгонд түрээсийн байранд гэхдээ түрээсийн үн төлөлгүй амьдардаг юм гэж цензургүй яриа нэвтрүүлэгт ярьсныг дахин сонсоцгоё. Та МСС-ийн барьсан Бела Веста гэдэг хотгонд одоо нөгөө түрээсийн байранд амьдарч байгаа юу? Тэрний түрээс хэд юм? Би сарын зардлын төлдөг. Наадах чи одоо 1000 ярьж шít. Харин 1000 яриад байна. Одоо болох юм биш үү? Үгүй яагаад таныг ингэж зөвхөн зардлаар нь төрөөс гэдэг чинь болвол нөхцөлтэй өөрсдөө тохирдог яриа юм шүү дээ иргэний хуулиараа. Тэгдэг. Төлбөр төлж бол, огт төлөхгүй байж бол, зардлын төлж бол. Одоо иргэн мөнгө хэсгэлээ очихоор чи сарын тэдэ гэдэг. Таныг очихоор за цэвэр бохир усныхаа мөнгийг төлөөд амьдраа гэдэг нь ямар учиртай юм бэ л гэдэг. Би хуулийн хувьд чамд хариулж шít. Нөхцөлтэй талууд хоорондоо тохирт юм аа. Бүр нойлж ч болно түрээс гэдэг чинь. Өөр манаас гаргаж харуулахгүй тулд яагаад таныг тэгээд хэлвэл би тэр цаад хүний танд юм аа. Хэний? Тэр эзэдийн танд юм аа. МСС-ийн үү? МСС биш ээ. Чи мэдчихэж байгаа шүү дээ. Хууль зүйн сайд Нэмдорж Алтжин компани захирлаасан алтан нарыг ажил хэргийн дотн холбоотой гэдгийг улс төр бизнесийн хүрээнийхэн сайн мэддэг. Алтангийн хуучин нөхөр Жамин сүрэн салахта нийгмийн төл сонинд дараах ярилцлагыг өгчээ. Нэмдоржийн хувьд гэвэл 2003 онд засгийн газрын хуралдааны 15 дугаар тэмдэглэл байдаг. Түүнд Алтжин компани охин компани болох Боршон Буйнд компани Спирт П үйлдвэрлэх эрхийг нэг өдөр олгосон байсан. Алтан ярихдаа хөөрхийн Нэмдорж үдээс өмнөх хуралдаанаар энх баяртай нэлээд маргалдаад харин үдээс хойш хуралдаанаар зүтгүүлж байж зөвшөөрлөгчээ гэсэн юм. Дараа нь өрөөнд нь цай агууд сууж байтал кассын эрхлэгчээ дуудаад 30 сая төгрөг аваад ирэв. Нөгөөх нь 10,000-ын 3 том бодолтой мөнгө оруулж ирсэн. Хүнд тэгш дотоо юм өгдөггүй юм гинлээгээд дахиад 1 саяыг нэмж 31 сая төгрөг болгоод өөрийнхөө хамгаалагч Болдбаатарыг дуудаж Нэмдоржийн жолоож гадаа зогсож байгаа. Үүнийг аваач ядуу гэсэн. Тэгээд хамгаалагч нь аваачиж өгсөн юм. Харин дараа нь нөгөө зүйлийг чинь нөгөөд явууллаа гэж ярьсан. Үүнийг нь би Нэмдоржтой ярьж байна гэж бодсон. Та юугаар батлах юм бэ? Тухайн үед би бичлэг хийж зураг авч баталгаажуулаагүй л дээ. Гэхдээ би хамаагүй зүйл ярихгүй. Гэрчинч байгаа. Хамгаалагч Болдбаатараас гадна кас чинь нэргүй. Харуул, хянагч гээд бүгд байсан. Би өөрөө ч амьд гэрч нарын нэг гэж ярьсан байдаг. Харин Эрдэнэт үйлдвэрийн захирлын асуудал яригдахад Алтанг тавихаар нэр оруулж ирсэн гэдэг ч сайд өөрөө үнийгээ няцаасан удаатай. Ямар ч тач Алтан Нэмдорж нар ашиг сонирхол нэгтэн олон зүйлдер илэрч байсан гэдэг. Харин Алтан Жастин Батхуутай олон удаагийн бизнесийн холбоотой явжээ. Энэ тухай дараах ярианд анхаарлаа хандуулна уу? Одоо Алтан зархлал ялчгүй миний бас их хөндлөж явдаг. Миний бизнесийн дотны түншлэлтэй их ч удаан төвхтэй. Анх намайг бизнес эхэлж байхад маш их тэмцсэн хүмүүсийн нэг. Сүүлд нь нэг захан шатсан шүү дээ. Бомбөрч хатаад их хүнд байсан үед нь би хэдэн колонкноос нэлийн үнэтэй авч санаандаа л бас
дэмжиж тусалж хэлбэрл 14 сая доллараар. Харин Жастин Батхүү 2013 онд хамаг хөрөнгөө хүмүүс тувааж өгөх үеэрээ олон овоотын алтны уурхайгаа алдажинд ямар ч үн төлбөргүй шилжүүлсэн байдаг. Олон хотыг би бас энэ байдал хүндрэхээр алтан захиралд өгсөн л да. 250 байсан. Тэгээд алтан захирал асар их хөрөнгө оруулалт хийсэн байсан. За миний мэдж байгаа 60 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. За минийх ч одоо 100 гаруй авсан биз дээ. За. Манай прокурорын байгууллага байцаан шийдэх хуулийн манаач болсон байгууллага яагаад ажиллагаа явуулахгүй байна гэдэг л ийм шаардлагыг бид нар цаашаа тавьж ажиллая гэж бодож байна. Дээр нь нэмээд төрийн банкнаас яхаараа 51 тэрбум төгрөгийн авлагатай шийдвэрүүдийг шүүхүүдээр гаргуулд юм гэдэг дахиад асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр энэний цаанаас хойноос одоо өнөөдөр энэ эрен сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр та бүхэн бас ажиллаж байгаад бол би маш их талархаж байна. Энийг л бид нар олж иж цаашдаа шудраг ёсны тухай ярина. Энэ юм шудраг ёсыг энэ дээр цэг тавьж иж шудраг ёс ярихгүй бол өнөөдөр шүүхээр орж байгаа 500 мянган төгрөгийн эд зүйл хулгайсан үнэтэй шүүх ял өгөөд тийм ээ ингээ явж ийн гэдэг бол бас тийм шудраг үн нийцэхгүй. Жастин Батхүү олон овоотын уурхайгаа алдажинд шилжүүлсэн юм бол Хадгаламж банкнда Алтангийн хүү Эдвард Сүрэнгийн 32 сая доллар буюу 51 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгийг үнэхээр хадгалж байсан гэж юу? Энэ мөнгө үнэхээр Хадгаламж банкнд хадгалагдаж байсан юм бол бэлнээр эсвэл шилжүүлгээр Just Group-ийн данс руу орсон байх ёстой. Гэтэл ийм гүйлгээ байдаггүй. Just Group Эдвард Сүрэн нарын хоорондын зээлийн гэрээ байгуулсан 2010 оны 2 дугаар сарын 14-өөс хойш ийм хэмжээний мөнгөн дүнгийн гүйлгээ хийгдэггүй байдаг байна. Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл Хадгаламж банк үйл ажиллагаагаа явуулж байхдаа батлан даалт гарах эрхгүй байсан бөгөөд зээлийн гэрээгээ бас Монгол банкнд бүртгүүлээгүй байжээ. Энэ талаар одоогийн улсын хурлын гишүүн тухайн үед Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жавхлангаас асуусан юм. Төв банкнд ямар ч тийм бүртгэл байгаагүй. Бид тухайн үед нас сонирхоод банкнд ирэх материалуудыг үзчихсэн, төв банкнд ирэх тайлан мэдээнүүд эргэж харж ирсэн. Тэн дээр бол юм байхгүй. Бүүр сүлд болохоо хагаад Хадгаламж банк ингээд баталгаа гарах хэрэггүй гэдэг юм яригдаад байгаа. Гэтэл үүний эрэг дээр би ч ганцхан Хадгаламж банкгүй шууд Шуудан банкыг авсан шүү дээ. Тэгээ Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалд Шуудан банкны эрхийг манай шилжүүлж өгсөн байд. Үгүй ялж тийм байхгүй. Тэр чинь Шуудан банк Хадгаламжийн банк руу ингээд нэгдэж байгаа байхгүй. Энэ хоёр банк нийлээд 3 дахь банк үүсэж байгаа биш. Хадгаламжийн банк руу Шуудан банк нь очиж нийлж байгаа учраас шингээд байхгүй болж байгаа учраас яг Хадгаламжийн банкыг статустай тэр үйл итгэл явна штэ бүх юм дээр. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгацсан зээлийн гэрээнд очив. Энэ хүнд ийм мөнгө байсан юм уу мөгээ шалгаад өгсөн. Даасан дээр байсан. Би бол ингээд шалгагдсан, нотлогдсон юм л ярьж байгаа штэ. Энэ таны ярьж байгаа тэр баталгааны асуудал хаана очиж яг одоо энэ санхүүгийн зах зээл дээр бүрэн гүйлгээнд орох тийм хүчин төгөлдөр баталгаа болох вэ гэхээр одоо яг иймтэй адилхан. Одоо жишээ татъя л да. Хувь хүмүүс хоорондоо зээлийн үйлг авалга үүсдэг. За тэрийг гэрээ идэг. Тэрийг натриат дээр очиж баталгаажуулдаг шүү дээ. Тэмдэглүүлж ээж. За үйл хөдлөх хөрөнгө гэхэд одоо бүртгэлийн газар очиж бүртгүүлж үйл хөдлөх маань одоо аль бие усны эргэлтэнд орох үйл хөдлөх болдог. Яг тэрнтэй ижилхэн банкуд ямар нэг тийм хөрөнгийн төлбөрийн баталгаа гаргаж байгаа бол тэрийг тайлан банкны тайлан мэдээндээ тусгаад төв банкнд авч бүртгүүлдэг байхгүй. Тэгжээж тэр баталгаа аль бие усны баталгаа болно. Тэгэхээр төв банкнд тэр баталгаа бол ерөөс огт байгаагүй. Хадгаламжийн банкны тайлан мэдээнд ч тэр огт тусгадаг. Тэгэхээр тэр хүчин төгөлдөр баталгаа ерөөс биш. Цааслуулж байна. Тийм. Тэгэхээр тэнд ямар нэг баталгаа байхгүй. Хадгаламжийн банкны эрх салгамжлагч тэр институтээр шилжиж ирсэн хариуцлага санхүүгийн хариуцлагыг баталгаа байхгүй. Одоо тэрнээс цааш энэ баталгаа ярих гэж ерөөсөө шаардлагагүй болж байгаа байхгүй. Хамгийн эцсийн хариулт нь тэр төв банкн дээр бүртгэл байхгүй бол энэ баталгаа биш. Хадгаламж банкыг төрийн банкнд нэгтгэхэд банкны эрх хүлээн авагч актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Хадгаламж банкнаас эргэн Эдвард Сүрэнд 32 сая долларын өглөгтэй гэх баримт материал огт шилжиж ирээгүй байна. Мөн эргэн Сүрэн Just Group хоорондын зээлийн гэрээг Монгол банкнд бүртгүүлээгүй зэрэг нь баримтаар нотлогдож байхад шүүх төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийг Алтангийн хүү Эдвард Сүрэн гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
үнэхээр харамсалтай л байна. Хэрвээ энэ зүйл ингээд шүүхээр тогтоогдоод шүүхээ шийдвэр гаргаад шийдвэр гүйцэтгэл нь одоо энэ банкн дээр очих юм бол энэ бид нар одоо энэ ингэж одоо ингэж их хууль баталж энийг ингэж сахиул суух ямар шаардлага. Хэрвээ үнэхээр энэ ингээд яваад эхлэх юм бол одоо төв банкны хууль гэж ямар шаардлага байна вэ байх. Арилжааны банкны тухай хуулийн шаардлага нь за хамгийн тэр одоо энд одоо яг шаардлагатай одоо хадгаламжийн даатгалын хууль гэж байгаа. Хадгаламжийн даатгалын хууль. Энэ системийн тогтолцоож ямар шаардлага болгоно шүү дээ. Нэг хүн банкнд одоо итгэл банк мөнгө хадгалуулж яадаг. Тэгээд банкнд татан бөгддөг. Гэтэл тэгээд тэрийг одоо шүүгцээр аваад одоо тэгээд төрийн банкнаас одоо тэгээд төсвөөс гаргуулж ийн гэсэн үг шүү дээ. Төсвөл нэг карман шүү дээ. Талаас шүү дээ. Энэ татвар төлөгч төрөнгөөр очиж гаргуулж авах юм л дээ. Тийм өнөхөр байж болохгүй л асуу. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэр энэ асуудлаар эрүүгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгацсан асуудал дээр дур мэдэн тайлбар хийж хүмүүсийг гүжирч байгаа байхгүй. Тийм мөнгө байгаагүй. Одоо заллин хийсэн гэж яг стандартаар заллин хийсэн гэхээр нөгөө нэг бүх юм бол над руу тэгээд өөртөө шүүхтэр очиж ялгчих. Би ялгдуулсан. Би тэр ганц удахт байсан. Тэгээ ялгцсан бол яхаараа тэгээд маргаад явдггүй хугацаагаа өхүүлчихэд. Ямар санаатай өхүүлсэн. Тэгээд энийг төлөөд хариуцлага өрөх болохоор чаддгаараа надаар эрэг үүсгэж байгаа байхгүй. Ийм тодорхой юм дээр одоо шүүх ингээд шийдвэр гаргаа яваад байгаа дэр бол үнэхээр харамсалтай. Харамсалтай. Гэхдээ ядаж төрийн банк биш ядаж одоо хадгаламжийн банкн дээр тэгвэл одоо шүүх нь шийдвэр гаргах. Одоо үнэхээр хадгаламжийн байсан юм бол тий байснаар нь харахад гэтэл тэр төрийн банк ямар ч хамаагүй байхгүй. Ямар ч хамаагүй. Одоо номхон төлөө тэмээ ноолоход амар гэж хүмүүс хоорондоо одоо мөнгө төгрөг алдахаараа одоо татвар төлөгчдийн мөнгөөр одоо улсын мөнгөөс гаргуулж авах гэж байна шүү дээ. Тэг ийм байж болохгүй л дээ. Тэгэхээр ийм байдлаар хэрвээ шүүх цаашаа ийм шийдвэр гаргаад явах юм бол одоо харамсалтай. Хадгаламж Монгол шуудан банкуудыг тэрээр нэгтгэсэн. Эдвард Сүрэнгээс зээлсэнгэх 32 сая доллар буюу 51 тэрбум төгрөгөө түүний ээж Алтантай хамтран эзэмшиж байсан олон овоод төсөлд зориулсан байдаг. Энэ нь Эдвард Сүрэнгийн өөрийнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэр батлагддаг. Тэгэхээр Стандарт банкнаас авсан зээлүүд бүхэлдээ хадгаламж банкаар дамжиж олон овоод төсөлд орсон байх нь. Мөн үүнээс 32 сая долларыг нь Эдвардын Сүрэнтэй хуурамч гэрээ байгуулад одоо төрийн банкнаас гаргуулж авах гэсэн залмих байсан юм биш үү? Тэр 32 сая доллар танай банкнд хэр удаа хадгалагдсан юм? Хадгаламжинд байсан мөнгө юм билээ шүү дээ. Тийм. Хасанд нь хадгаламжинд байсан мөнгө. Энэ бол ингээд саяхан тэр нэг нөхөр ярьж тэр нэг байсан хамчлаа. Бараг л мөнгөгүй хүмүүс хоорондоо хойулдаад ингэж бас хуулийн байгууллагыг гүтгэж болохгүй л дээ. Тэр хүн мөрдөн байцаах газар шүүхийг гүтгэж байгаагаа бас сайн ойлгож байгаа юм уу би бас сайн мэдэхгүй байт. Цаг нь ирэхээр энэ хүнийг бас шалгах хэрэгтэй байна. 13 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Инх Чаргал гэдэг хүн Эдвард Сүрэнгийн нэхэмжлэлтэй 51.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг бүрэлдэхүүнгөө ганцаараа шийдвэрлсэн. Дээр нь давзаалтах эрхийг нь хангалгүйгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдэг шалтгаанаар хангаагүй. Инх Чаргал гэдэг шүүгчид ашиг сонирхлын зөрчил ил тарагдаад байгаа. Тэгэхээр одоо энийг бид нар яах ёстой? Яах ёстой? Нэн яаралтай тэр Инх Чаргал гэдэг шүүгчдэр эрүүг үүсгэж илт хууль бус шийдвэр гаргасан эсвэл хээл ахуул авилга авсан гэдэг аль нэг үндслээр нь эрүүг үүсгэн шалгарч нөгөө иргэний шүүхийнхээ шийдвэрийн бэлтгийг төр төтгөлзүүлэх ёстой. Хэрв ийм ажиллагааг улсын ерөнхий прокуророос яаралтай авч хэрэгжүүлэхгүй л төрийн банк дампуурна. Дампуурвал олон мянган хадгаламж эзэмшигчид хохирно. Дээр нь Монгол улсын банк санхүүгийн систем дөргилт үүснэ. Төрийн банк жил бүр хувьчлагдах жагсаалтад багтдаг. Энэ банкны хувьчлалд алтан тэргүүтэй улсын бүлэглэл мэдээд сонирхолтой байгаа хэмээн улс төрчид ярьцгааж байна. Тухайлбал алтангийн ард хууль зүйн сайд нямдож бий гэлцгэнч бий. Хэрв хадагтай алтан төрийн банкны хувьчлалд оролцвол төрийн банкнаас авах ёстой 51 тэрбум төгрөгөө суудгаж таарна. Хадаасандаа 51 тэрбум төгрөгтэй хүн дуудлага худалдаанд эдэгч нэмэх давуу эрхтэй гэсэн үг. Хадагтай алтан нэгэн үе хадгаламж банкны захирлаар 3 сар хэртэ ажилласан байдаг. Хэрв та энэ мэдээлэлд эргэлзэж байгаа бол 2011 оны 11, 12 дугаар сарын сонинуудыг эргүүлээд нэг үзээрэй.
Алтан хадгаламж банкны 51%-ыг худалдан авчээ гэсэн мэдээллийг хүртэл та олох болно. Үнэхээр Алтан хадгаламж банкыг худалдаж аваагүй ч байсан гэсэн, авчгаад буцаагаад өгсөн ч байсан гэсэн Жастин Батхүйтэй ашиг сонирхол нэгтэй тэрч бүхэл хитвч нэгтэй явсныг олон мэдээллээс харж болдгоо. Төрийн банкыг мэдээж хувьчлан тийм үү. Тэгэхээр энэ хувьчлалд оролцох сонирхол бүхий итгээд энэ зүйлийг зохион байгуулсан байж болох уу? За битгэл тийм байгаасай. Энэ төрийн банк үндсэндээ анх бол гүүр банк гэж ийм зорилготой анх байгуулагдсан банк. Жилийн дотор хөгжлөгдөх зорилготой ийм банк байгуулагдсан шүү дээ. Одоо ингээд баг 8-9 баг 10 жилийн хаваа бодохгүй тэмдэглэх гэж юм. Байгальтал хувьчлах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энийг ингээд тал талаас нь мэрсээр байгаа л энэ банк байхгүй болох л дээ. Хуучин одоо Цэрэн Босголтын банк л төрийн одоо маш олон банкуд дампуурсан шүү дээ. Тэр түүхэл давтагдах гэдэг. Тэгээд тэрнээс өмнө энэ банкыг болоод эзэнтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ёстой дөрөв биеллээ шүү дээ. Ноолгот намхан тийм амар гэж одоо яг л тийм юм болж шүү дээ. Одоо хоёр хүн хоорондоо үлгээ авлахтай байж тэр нь дампуурахаар очоод ингээд төрийн банкнаас ямар ч хамаагүй тэр анзаарч очиж гар болж авах гэж шүү дээ. Монголыг зөлмсөн дүүх цуврал. Эрдэнтийн нууц. Хамгийн хачиргалтай нь Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн захирлууд ямар нэгэн хэрэгт орооцолдож байсан байх юм. Бүр гайхалтай нь бүгд хэрэгсэхгүй болсон байгаа нь үнэхээр сонин биш гэж юу. Отхон бэлэг Эрдэнэтийн зэсийн баяжмал хууль бусаар зарсан. Дорилогж ав. Keeping Travnet Trading 800 сая доллар. Наранхуу намбарын их хоёртой холбоотой ган бөмбөлгийн хэрэг. Ган зориг Just Group Стандарт банкны хэрэг. Тухайн Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намрын инхээр Эрдэнэтийн уулын байжуулах үйлдвэрт Хонконгоос илүү Сингапуроос ган бөмбөлөг нийлүүлнэ гэдэг гэрээг өндөр үнээр хийгээд хажуудлын дархны төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөг нийлүүлээд түүнийгээ 6 дахин үнэтэй шахсан. Энэ үйлдэл дээр эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Өөр зүйл төр шүүх ялгсан. Жастин Батхүйтэй холбоотой энэ харилцаанд орсон одоо 3-4 субъекттэй холбоотой энэ харилцааг дэмжиж өөгшүүлсэн хүмүүсийн хөрөнгийг хураах замаар үнийг шийднэ. Үнэхээр одоо өнөөдөр Монголын засгийн газар өөр төрлийн тодорхой болчихлоо. Монголын засгийн газар төрөд өнгөрөх хэсгүй дотор төрөгчдийн Монголын ард түмний юм шиг. Тэгэхээр үнийг гэмтрэхтэн холбогдох нөхөй холбогдсон хүмүүс заавал үнийг шийдвэрлэх ёстой. Энэ утгаараа Эрдэнэ шиг бол түүнээс мэнэл гэж байна. Аль болох улс төрөөс ангид байдлаар энэ хэргийн буруутнуудыг маш хурдан шүүхээр шийдээд түнтэй зэрэгцүүлээд хууль бусаар олсон орлого эд зүйлийг нь хураах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хойшлуучгүй хийх арга хэмжээнүүдийг нин дээр авах ёстой л гэж би ойлгож байгаа. Хариуцлага алдсан албан тушаалтнууд болон одоо Just Group-ийн Батхүү гэдэг хүн байж энэ хүмүүс бол одоо эрүүгийн болон ямар шугамар байдгийг тэрүүгээр нь шалгаад нягтлаад яаралтай одоо асуудлыг нэгтгэж шийдвэрлэх ёстой. Төрд нүүрлчээд байгаа энэ авилгал хэлэхүүл эсвэлжээ гэдээ ярьдаг болох ёстой л доо. Эрдэнэт үйлдвэр болон Жастин Батхууд нөлөөлөл албан тушаалаар дэмжлэг болж түүний гэмт хэрэг үйлдэхт нь шууд бусаар оролцсон байж болох үс ирхэн бол Санжин Баяр юм. Түүний Америкийн нэгдсэн улсад буй 7 ширхэг хаус Монголын засгийн газрыг арбитрийн шүүхэд ялагдуулж хан ресурс төлсөн 70 гаруй сая Америк долларын хэргийг монголчууд өнөөдөр хүртэл мартаагүй байгаа. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга түүнийг Лондонд суух бүрэн эрхт элчин сайдаас нь эргүүлэн татах хүсэлтэд улсын хуралд өгсөн боловч улсын хурал өнөөдрийг хүртэл хаацаасаар байгаа. Харин Алтчингийн алтан Эдвардын сүрэн нарын төрийн банкыг орон үндэсгүй 32 сая Америк доллар буюу 51 тэрбум төгрөгийн өрөнд оруулж хувьчилж авахар зэхэж байж магадгүй үйлдэлийн цаанд шууд бус нөлөөллөөр хууль зүйн дотоод иргэн сайд ням дэрж байж болцсошгүй байгаа юм. Ямартай ч тэднийг холбож байгаа сэжин бол түүний үн төлбөргүй шахам амьдардаг алдарт Бела Вистагийн орон сууц. Үүнийг төрийн өндөр албан тушаалтан албаны чиглэлээр хэрэгжүүлэхдээ хууль заагаагүй эрх ям бидэлж байна хэмээн үзэж хуульч жавхланд мөнх цул Дагийн манаар үндсэн хуулийн цэцэд хандж мэдээлэл гаргасныг та бүхэн харж байна.
Жастын Батхүү тэрбумаар тоологдох хөрөнгөтэй байсаар байтал гинэтгэн яагаад дампуурах болов? Хамаг хөрөнгөө хүмүүс тарааж өчгөөд гин бурууга хүлээн орны цан орсны шалтгаан юу байв? Эрдэнэс Зэсийн Баяжмал зөөж Стандарт банкнаас зээл аваад Улаанбаатар төмөр зам Эрдэнэт үйлдвэрт шатхуун тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлээд одтой явсан Батхүүгийн 3 дахь шалтгаан бол ердөө 2012 оны улсын хурлын сонгуульд Монгол Ардын нам ялагдсан явдал байлаа. Тэрбэр энэ тухайга манай нэвтрүүлэгт энхүү ярьсан юм. Ер нь бол уулзалтууд хийгдсэн. Зэсийн Баяжмал бол миний санаж байгаагаар 4 сараас ачигдхаа болсон. Гэхдээ энэ нь ерөнхийдөө бол бас манай төлбөртэй ч холбоотой асуудлууд байсан л дээ. Зүгээр би энэ хүмүүстэй уулздаг нь өмнө нь бол Эрдэнэт манайхаас өчнөө л шатхуун түлш төрөл бүрийн үйлчлэгээ авчаад олон сая 10 гаруй сая 20 сая манай дүртэй яваад байдаг. Тэгэл тэрийг ойлголцоо шийддэг. Тэгээд тухайн үед яг нэг удирдлага солигдох үед бас бидний санхүүг урсгал тодорхой хэмжээнд хүндрэлтэй байсан болохоор тодорхой хэмжээний барьцаа тавиад энэ Баяжмалаа ачуулж болдгоо мөгдөг асуудлаар л уулзсан байна. Тэгээд тэр хүмүүс юу гэж хэлсэн? Гэхдээ одоо дүрм журм нь үнэхээр мөнгөөр л төлбөр хийхгүй болохгүй тэгээд ер нь ч тийм л дүрм журмтай л да. За шууд улс төр гэж хэлэх ч бас хэцүү дээ. Бид нар ч 12 оны сонгуулийн дараа тэгэл 13 оны 3 сар хүртэл ажилт хийж л байсан л да. Яг 3 сард нь ганц зураг захисуулагдаад 4 сард нь шинэ захирал ирээд энэ ажилт зогсдог нь бас давхцсан л хэрэгэлтэй. Нөх айхтар улс төр орсон гэж би хөөдөө бас бодохгүй л. Монголын төрд өнөөдөр эдийн засгийн хямрал биш, эрх мэдлийн хямрал нүүрэлжгээд байна. Нийгэмд шударгаас бус агаар мэд дутагдж байгаа энэ үед төрийн өндөр албан тушаалтан ёс зүгөө ашиглаж, албан тушаал, эрх мэдлэрээ хууль бус гэмт хэргийн чанартай үйлдэлд нөлөөллөөр оролцож байгаа нь олон үйдлээр нотлогддог. Гэвч тэдэнд хариуцлага тооцдог шударга тогтолцоо алга байна. Мөнгөтэй бас эрх мэдэлтэй хүмүүс улсын өмчийг ховдоо завшаад ямар ч ял шийтгэлгүй үлддэг. Санжийн Баяр, Эрдэнэтийн Ган Зориг, Жастын Батхүү, Алтчингийн Алтан, Эдуардын Сүрэн, Цэндийн Ням Дорж нарын нэр холбогдсон энэхүү эрхч мөн дуйлан болоод өнгөрч болох юм аа. Гэхдээ гэмт хэрэг үлдэж олсон эд хөрөнгийг заавал хураадаг эрүүгийн хуулийн заалтын дагуу Жастын Батхүүгийн бусдад үн төлбөргүй шилжүүлсэн гэгдэж буй хөрөнгүүдийг авч улсын орлого болгон дээрх эрхмүүдэд хуулийн хариуцлага тооцох нь хууль ёсны болоод шударга ёсны зарчимд нийцэх юм аа. Энэ бол улс төр олигархийн нөлөө дагаж мөнгө олдог компаниудын тод жишээ. Энэ бол бизнес биш. Улс төрийн лидерийн хэтвчийг зузаатгах замаар өөрсдөө ашиг олдог олигарх тогтолцооны нэг л эрг шуурга гэсэн үг. Монголд ийм компаниуд хэдэн зугаараа бий. Тэдний ач тусаар Америкийн нэгдсэн улсад олон хаустай офшор дансандаа асар их доллартай болдог нь олигархуудын од шүүрч байгаагийн нэг илэрхийлэл юм. Just Group, түүний захирал Батхүү, Эрдэнэтийн Баталгаа, Стандарт банкны зээл, Санжийн Баяр, түүний 7 хаус, Алтчин группийн зан Алтан, олон овоот Эдвард Сүрэн, Төрийн банк. Эдгээр хэрэгүүд нь Монголын олигарх тогтолцооны нэгэн хэсэг бөгөөд Монголыг цөлмсөн түүхийн үргэлжлэл юм. Харамсалтай нь Монголыг цөлмсөн түүх үргэлжилж байна. Бид харин нэхэн сурвалжилсаар байна. Цензургүй сурвалжлага үннийг хайн. Монголыг цөлмсөн түүх суур. Үргэлжлэл бий.